Эх орныхоо 408 зогсоос эргэх цэнхэр дэлхийнхээ өнцөг булан бүрээс дэлхийн монголчуудын эмжээл радио 88.3 долгион дээр бид бүхэнтэйгээ үргэлж хамт байдаг эрхэм хүндэт сонсогч үзэгч таны энэ үдшийн амрыг ирэн дахин мэдчилье. Өнөөдөр 2025 оны 9 сарын 25-ны өдөр пүрэв гараг тохиож байгаа. Улаанбаатарын цагаар 21 цаг 11 минут болсноор манай өнөөдрийн тугч барин тугалж хариулна үрээтэй хүний л амьдрал нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өнөөдрийн зөв сонголт маргаашийн үн цэнийг бүтээн Monastery Tower. За радиогийн 20 дугаар студид хөтлөгч уугна, найруулагчаар Өнөр Баяр, нэвтрүүлгийн продюсераар Аринар та бүхэнтэйгээ хамт байна. За тугч барин тугалж хариулна үрээтэй хүний л амьдрал нэвтрүүлгийн маань пүрэв гарагийн энэхүү дугаараар сэтгэл готролд орсон эхнэр гэсэн сэдвийн хүрээнд ярилцах юм байгаамаа. За Эрикагийн маань хилдэгчлэн хүн бусадтай хуваалцсан зовлон гуйныг 3 дахин нэмгэрч бусадтай хуваалцсан жаргал баяр хөөр 3 дахин нэмэгддэгэ гэсэн ийм үгээр нэвтрүүлгээ эхлэе. За тийм болохоор бид ер нь бие биенийхээ гомдол гунгийг хүлээж авч сонсож хуваалцаж аргад нь тайвшруулж өөрт байгаа тэр сэтгэлийн урмын сайхан халуун дулаан илчээ бусаддаа бэлгэлж илч гэрэл түгээдэг үлээ. За мэдээж хэрэг хөтлөгчийн хувьар би хэн нэгэнд ямар нэгэн зөвлөгөө, санал өгөхгүй хамгийн гол нь зүгээр л сайхан сонсож хуваалцаж ингэж хамт байх юм аа. Тэгэхээр манай өнөөдрийн сэдв сэтгэл готролд орсон эхнэр гэсэн сэдвийн хүрээнд яригдах нэ. За ингээд танд яг одоо ийм асуудал тулгараад байгаа бол эсвэл таны ойр дотны хэн нэгэн хүн сэтгэл готролд орчихсон байгаа бол за магадгүй эхнэр нь сэтгэл готролд орсноос болоод ямар нэгэн асуудал үүсчихсэн бол эхнэр нь сэтгэл готролд орсныг анзаарч мэдээд сэтгэл заслын зөв зүйтэй цагт нь яг сайхан хийгээд ингээд сайхан амьдралаа аваад үлдчихсэн ийм мундаг сайхан нөхрүүд ч байвал бас холбогдох бүрэн боломжтой юм аа. Ингээд энэ асуудал танд байгаа бол манай шууд эфирийн утас 77 88 3883 хэрэг та гадаадаас олгодох бол 77 88 30 дугаарын утас эфир дээр нээлттэй таныг хүлээж байгаа шүү. За сэтгэл готролд орсон эхнэр гэж. Таны амьдралын утга учир юунд оршиж байна вэ? Та яг одоогийнхоо амьдралд сэтгэл хангалуун байна уу? Сэтгэл готрол бүрийн ард маш олон асуудлууд байнга дагдаг. Ер нь бол урт удаан хугацаагаар сэтгэл санаа тавгуурхах, ганцаардах, эсвэл ямар нэгэн буруу зуршилд автах нь хүний бие махбодын болон сэтгэл зүйд ингээд далд өвчлөлийг бий болгож идэм байна л да. Ингэснээрээ сэтгэлээр унаж, харилцаа муудаж, тэгээд үүнээсээ шалтгаалаад гэр бүлийн байдал докторгүй болдог, өөрөө гадагшаа ямар ч хүрээлэлгүй харилцаагүй болдог. Тэгээд ажлын болон за хүүхдүүдийн хувьд бол сурлагын итгэх чанар нь буурдаг. Ийм сөрөг үрнөлөөтэй гэдгийг эрдэмтэд бол аль хэдийн тогтооцсон байдаг юм байна. За ингээд сэтгэл гутралын энэ асуудал ерөнхийдөө гендерийн төвшөнд одоо яг аль хүйсэндээ илүү их автаад байдаг юм бэ гэдэг ийм судалгаан дээр эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол сэтгэл гутралд өртөх магадлал бас их өндөр байдаг гэж гарч ирсэн байх юм. Энийг бол одоо биеинд байгаа тэр дааврын өөрчлөлтөөр л тайлбарладаг юм уу да. За ингээд хүний амьдрал тэр чигээрээ сонин содон зүйлэр дүүрэн шүү дээ. Бидний амьдралд гадны нөлөөллөөс үүдэж сэтгэл санааны одоо юм өөрчлөлтүүд байн хувьсан өөрчлөгдөж байдаг. Нэг өдөр нэг хэсэг хугацаанд нэг сайхан ажралтай сайхан байж итэл гинт маргааш нь ч юм эсвэл дараах нь ингээд ямар нэгэн зүйлээс болоод сэтгэл санааны дарамтанд ороод энээсээ болоод готрал үүсээд энэ нь ингээд тодорхой хэмжээний цаг хугацааг туулаад яваад өөртөө тээгээд ингээ бохимдаад яваад тахаар жинхэнэ сэтгэл готролтын буюу юм сэтгцийн эмгэгийн шинжрүүгээ бас ордог ийм айхтар сөрөг ноцтой үр дагавартай байна. Сэтгэл гутралын хамгийн сүүлийн цэг бол ихэвчлэн амиа хорлолт байдгаа гэсэн судалгааг би бас өнөөдөр нэвтрүүлэх зориулаад ингээд мэдээлэл цуглуулж харлаа. Амиа хорлож байгаа энэ тохиолдлууд ерөөсөө л цэвэр сэтгэл готрол эсвэл тухайн цэврийн зочмог үлдээс болдог. Гэхдээ дийлэнх хувь нь сэтгэл гутралын олон удаагийн давтамжтай эсвэл олон цаг хугацааны урт удаан цаг хугацааны ирэхээр шаналж, зовж, явж эннээсээ болоо сэтгэл готролд ороод
Тэгээ үнэхээр ачаадаа дийлхэ болоод ингээд эцсийн дүндээ амиа хорлтын тоог нэмдэг ийм айхтар асуудал байх нэ. Тэгэхээр танд яг ийм асуудал тулгарчаад байгаа бол эсвэл таны ойр дотныхонд ийм нэгэн асуудал тохиолдож байгаа бол тохиолдож байсан бол та манай радиогийн 77 77 38 83 хэрэг та гадаадаас солигдох бол 77 77 88 30 дугаарын утас руу залгаж зовлонгоо шаналлаа хуваалцаж өөртөө багч гисэн тайтгал тавьшрал авах боломжтой юм шүү. За ингээд нэвтрүүлэгтэй холбоотой би нэгэн загтлыг уншиж хүргэн. За энэ сонсогч олгож чинь би сонсогчийн дараа цаг завгаар дундуур нь танилцуулаад явъя. Эмжил радиод энийг сонсож байна. Сайн байна уу Арминд. За үчи минь дээ. За би нөгөө яг өөрөө би сэтгэл готгалд орж исэн тийм түүх яг уулзаж болох уу? Бололгүй яах вэ? За окей. Би болохоор одоо яхаа ингээд нөгөө хоёр хүүхэдтэй. Тэгээд яг үндэ нөгөө надаас нэг юм шалтгаалсан биш. Би нэг юм зүгээр нэг хүмүүстэй бас нэг юм гоё сэрэмжлүүлэг болгох нэг юм хөргөх нэг юм мэдээлэл байгаа байхгүй өөр дээр ингээд туршсан. За. Энд чинь яасан гэсэн чинь манай нөгөө би нэг амар тийм жингийн илүүдэлтэй биш. Тэгээд баг зэргийн нэг юм жингийн илүүдэлтэй. Тэгсэн чинь манай нэг найз одоо турах бүтээгдэхүүн уугаад өстой чухам амар гоё тураад байна. Нолийн найзаа уугаач гэж надад санал болгоод өгөхгүй юу? За. Тэгэхээр би тэр нэг турах бүтээгдэхүүнээ нуусан чи одоо тэр нэр уснаас хилээд их нэг төөрх мөрх сайн маяг гэсэн юм байсан. Тэгсэн чинь одоо нөгөө хүний нэг хүн бас нөгөө би одоо эрүүл ахын чухлуу, туранхай ахын чухлуу тий одоо эрүүл ахын чухлуу гэдгээс амар сайн бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө хамаа замбраагүй турах бүтээгдэхүүн уугаад байдаг. Тэгсэн чи тэр надад яаж нэрлсэн гэхээр бүр ингээд би нэг ойролцоогоор 14 хоног уугаад тэгээд тэгсэн чи амар инээдтэй би одоо нэг уухаа болоод нэг 10 хоног байгаа байхгүй юу? Саяхны тохиолдол шүү дээ тийм ээ. Саяхны байхгүй юу? За. Тэгсэн чинь одоо яг тэр уугаад ихний 1-2 өдөр бол би нэг амар анзаараагүй. Тэгсэн чинь ингээд сүүлдээ ингээд 3-4 дахь өдрөөс хойш чинь ингээд мэдгүй бүр цаанаасаа ингээд бүх юм бүтэхгүй байгаа юм шиг санагдал ингээд ажил юмнууд маань ингээд зүгээр ингээд хэвэн явдгаараа явж байгаа ингээд ийм байж яагаад ч ингээд бүх юм бүтэхгүй байгаа юм шиг санагдаад бүр ингээд уйл ингээд зүг зүгээрэж юм ширхэртлээ нэг юм уйлмаарч юм шиг бүр санагдаад за тэг ингээд бүр нөхөр бүртэйгээр ингээд бараг өдөр алган хэрүүл ингээд хийж нэгээл тийм байдал үүсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүмүүс маань яг хөө би ингээд за би чи нэрээ юу би ер нь яагаад ийм бодлоо юу илээ би надад юу тохиолдлоо гэл ингээд би чи яг өөртөө нэг жоох юм ярих нэг тийм дуртай төрлийн хүн болохоор өөрийгөө сонсох дуртай тийм төрлийн юм болохоор тэг гинт анзаарсан чи би нэрээ тураах тийм бүтээгдэхүүн уусаас болоод яг ийм сэтгэл готрал ийм юмд нэрээ орж эхэлсэн юм байна гэдгийг анзаарч байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө магадгүй энийг сонсож байгаа хүмүүс маань тийм бүтээгдэхүүн уувал яг нөгөө миний биед яг тохирох уугүй юу гэдгээ бас амар сайн бодож ингэж уух хэрэгтэй юм бэлээ. Тэгээд магадгүй нөгөөдхөө анзаараагүй удаан хугацаанд уугаад ингэж зөндөө олон янз бүрийн эртэл гарахыг бас өгөөсөхгүй шүү дээ тий. Тэгэхээр бас зүгээр нэг юм тийм кейсэл хуваалцж байгаа шатаа. За таныг одоо ингэж яг бол та өөрөө л гинтл ингээд сэтгэл зүй чинь нөлөөлөд байгаа юм шиг ингээд санагдаад ингээд баг зэргийн сэтгэл зүйн өөрчлөлтөнд ороод ингээд готрал үүсээд исэн биз дээ тий. Тэр ингэдэм байлээ. Ингээд шууд ингээд гинтл ингээд амар болохоо байж байгаа мэдрэмж бол төрөхгүй ингээд багаар өдөр алхамаар ингээд өөрийг чинь амар иддэг тийм юм байлээ. Тэгэхээр нөгөө магадгүй өөрийнх нь биед тохирохгүй үгүй юу гэдгээ бас одоо судалж ээж мэдчихэж ч юм уу тий. Ойлголоо. Нөхөр чинь яг энэ байдлыг чинь эхэндээ яаж хүлээж авч ирсэн бэ? Манай хүн бол тоохгүй би бүр яаж ч өгүүлсэн ер нь бол тоодгүй. Тэгээд нөө тоохгүй болоод нэг амар тийм байхгүй. Тэгээд сүүлдээ ингээд бодоод исэн чинь ер нь тийм байлээ. Тэгээд тэрэл зур хүмүүс гоё хэмжүүлдэг болох гэдэг. За баярлалаа холбогдсонд баярлалаа. Өчиг сайхан хөрвүүлрээ та. За нэг бүтээгдэхүүн хэрэглээ тэр нь өөрийнх нь бие организмаар дамжаад сэтгэл зүйд нь нөлөөлөөд асар тийм сонин байр байдал руу очисон. Энэ дээр бас болгоомжтой байвал дээр юм биш үү гэсэн сэрэмжлүүлгийн юм хүрэх шиг боллоо. За сэтгэл готролд ороод олон жил болсон ч сайн ханы нөлөөнд овоогаагүй байтал саяхан Монгол явж ирээд удаагүй байтал эргээ сэтгэл готролд ороо сар гарan болж байна өө. Их чимийн гэр бүлд гамшиг тохиолдоод яг яагаа мэдэхгүй байна гэж энэ сараа ванчигтож бичсэн байна. За тийм.
За би лав сэтгэл готролтой байснаа сэтгэл зүйчтэй яриад л мэдсэн. Өөрөө бол огт мэдээгүй зүгээр л хүнтэй ирмээр санагдаад сэтгэл зүйч хайсан юмдаг. Сүүлдээ найзтай хэлсэн чинь 2 жилийн өмнө би бас тэгж байсан гэж хэлжээж үлээ. Гэсэн сэтгэл байна. За би түрүүн ярих гэж байсан загтлаа уншия. За манай өнөөдрийн сэдэв бол сэтгэл готролд орсон эхнэр гэсэн сэдвээр яригдж байгаа. Танд яг ийм асуудал тулгарч байсан бол, тулгараад байгаа бол, таны ойр дотны хэн нэгэн яг энэ асуудал тулгараад байгаа бол та бүхэн манай радиогийн шууд эфирийн утас 77 77 38 83 гадаадаас холбогдох бол 77 77 88 30 дугаар утас одоо нээлттэй таныг хүлээж байгаа шүү. За сонсч олгож байна. Эмжил радиод нэг сонсч байна. Хүний л амьдрал. Сайн байна уу? За үчимэнд. Сэтгэл готролд орсон эхнэр гэхээр надад жоохон тохирохгүй болчиход байна л да. За танд ямар асуудал байна? Ер нь яг хуу ингээд хитрхи одоо нөгөө ганц би явчихаараа одоо нөгөө хажууд нь түших анхаарал халамжтай хүн байхгүй ч гэдэг юм уу, тэр юу нөлөөлөх юм уу, тэр нь болохоор яг хувийн зан характер бол нөгөө хувь хүний өөрийнх нь яг одоо үнэн голоосоо гаргах чинь сэтгэлийнх нь айгу муухайгаар нөлөөлдөг юм байна гэж сүүлийн үед дүгндэг болчиход байгаа. Тэгэнгүүт одоо яаж гэхээр заримдаа нөгөө хүмүүс ингээл сая нөгөө ярьсан шүү дээ, тий, хүний нөгөө эцсийн сэтгэл готрлоод авч чадахгүй хэцүү үлрээс оноо орлолт гэдэг юм байлээ гэд. Тий. Энэ бодол болохоор надад ингээд нэг биш удаа орж ирдэг гэсэн аахгүй. За, юунаас болох вэ? Одоо яг юунаас болоод байгаагаа өөрөө ерөөсөй ойлгохгүй ингээд ажил нээж идэг тий, аав ээж маань ингээд хажууд бийдэг, ажиллах ингээд явж л идэг бүх юм ингээд сайхан байгаад байгаа хэрнээ цаанаа л нэг тийм болохгүй юм шиг мэдрэмжтэй. За. Тэгээд ер нь бодохдоо ингээд нэг хүний хажууд одоо би 40 хүрч байгаа л да. Тэгээд хүний хажууд ер нь хань болох нэг хүн заавал байх хэрэгтэй байд юм байна. Хэдий одоо миний амнаас өөрсдөө аав ээж маань байгаа ч гэсэн тэгээд чи намайг хүүхэд гэдэг утгаар нь маш гоё хайрладаг тий. Нөгөө талаараа бол нас бид хүрсэн одоо эмэгтэй ч бай тийм хүнд бол хажууд нь халамжлах ингээ ядраад юу байгаад орж ирэхэд нь ингээ яаж нэг юм гэдэг тийм тэглгүй яах вэ? Хүний л амьдрал шүү дээ. Тий, тэгэнгүүт тэрнээсээ болоод нөгөө айгүйх тийм сэтгэл готролд автдаг. Та одоо ингээд сэтгэл готролоо ингээд өөр чинь ингээд мэдрэгдээд ийм шинж яг илэрлээ гэхэд тэр үед одоо ямар байх вэ? Аль болохоор ингээд заримдаа бол бүр яг ингээд ганцаараа юу ч хийхгүй ингээд жоохон юмнаас ингээд хол байх хэлчихэд. Өөрийгөө тусгаарлаад. Тэгээд одоо нөгөө олонтой байх үедээ болохоор бүр тэрийг амар нуудаг. Яаж нөгөө гэхээр ингээд хинтээж гоё харьцдаг, гоё инээгээл юу ч болоогүй юм шиг тий. Надад ерөөсөө тийм муухай бусдад тохиолдож байгаа энгийн гэр бүлийн тийм асуудлууд тохиолдохгүй байгаа юм шиг ерөөс нөгөө хүнд харагддаг. Ганц би хүн бол угаасаа амар азаргалтай байгаа гэдэг нэг ойлголтоос цохоор явдсан шүү дээ тий. Хүнд бол бүр яг тийм мэдрэмжээр ингэж харагддаг. Тэгээ үргэлж адж байгаа шүү дээ. Үргэлж нэг тийм гоё ингээд хүмүн окей бол тийм гоё хүн байна гэж хүндлэнгөөс хардаг. Тэгэнгүүт тэр нь миний дотроо бол би бүр ингээд баг ингээд дэлбэрэх гээд байгаа байхгүй юу? Яаж гарахаа мэдгүй. Одоо би тэр сэтгэл готрлын нэг хэлбэр нь уйлж чаддгүй айгуу сонио. Яаж байгаа юм болоо? Ер нь яг нэг ийм болчихсон юм байлээ. Тэгээд ямар ч мэдрэмж төрөөд ингээд муухай байсан ч гэсэн ямарваа нэгэн зүйлийг бүр амар тийм хүн дээр хүлээж авах. Одоо яг нэг хүний ийм мэдрэмжүүд нь алга болоод ирэхээр гүлийн гэдэг шиг болчихсон юм тий. Гинэ. Тий. Тэгээд ингээ айгүй юм уушнаа би чи яа ингээд байгаа юм болоо гэж ингээд фэйсбүүк за яг нэг сэтгэл зүйн нэг ийм асуудал ороод байгаа юм байна гэдэг дүгнэлтийг өөрөө хийж байгаа байхгүй. Та энэ асуудлаа даван туулсан уу? Үгүй тэгэл ер нь нэг ингэж байна л гэдэг бодолтой байгаа болохоос шүү дээ. Одоо ч яг даван туулсан гэж хэлэхэд айгүй хэцүү. Тэгэл бүр яг үнсээр ингэж дэлбэрмээр санагдаа уйлж гээд нэг сайхан уйлчихсан гэж бодогдтiin. Тэгээ уйлж гээд нойлноос гарахгүй бүр тийм амар сонирн байдалд орчдөг юм лээ. Тэгэнгүүт одоо нөгөө амиа хорлыг гэдэг бодолч яг тэрнээс болж ер нь ингэж амьдэрч яхаа тий. Би баг энэ ер нь хэрэгтэй ч юм уу, гүү ч юм уу гэдэг тийм өөртөө нөгөө гутралаа ерөөсөө даавч чадахгүй. Тэгээ би сүүл надад нэг тийм амиа хорлч ер нь би баг байх хэрэгтэй ч юм уу, гүү ч юм уу гэдэг бодлын дараа бодохдоо хүн яг нөгөө туйлдаа хүрээд яхаа мэдлээ болоод ирэхээрээ
яг ийм бодол орж ирдэг юм. Хүн ягаад амиа оролтын болоо гэж ах боддог гэсэн юм. Ямар сони гэдэг. Яг ингээд ийм бодлол нөгөө орж ирэхээс өөр аргагүй бас тийм байд юм билээ. Тэгээ ийм одоо нөгөө сэтгэл готрлын ийм асуудал ч юм болохоор гадагшаанаа одоо над шиг юм гадагшаанаа гаргаж чаддгүй юмаа нуудаг төрлийн хүнд яг өөрийнх нь нөгөө дотоод хүн мөн чанар нь алга болчтой юм лээ. Та сэтгэл зүйч хандж ийсэн үү? Хандж байгаагүй. Бодчихлээ. Тэгэл ер нь ингээд яг нөгөө хүнд за энэ надад таалагдахгүй байх ч юм уу тий энийг ингэчмээр юм шүү гэд ингээд шулуухан хэлдэг одооны нэг юм бол бас нэг тодорхой зүйлийг шулуухан хэлдэг хүмүүс айгуу тийм тухайдаг болсон шүү дээ. Тэгэнгүүт одоо нөгөө нэг бүр тийм юм ингээд хэлж чадахгүй хар хэмжээнд дэр ингээд ирсэн. Бүхэл зүйлээс өөрийгөө хөндөр үлдсэн байна шүү дээ тий. Тийм тэгээд бүхэл зүйл дээр ингээд өөрийнхөө нөгөө дотоод мөн чанараа надад ийм байгаа шүү гэдгийг гадагшаа харуулахгүй гэдэг бодлоо татгшаанаа хадгалсаар байгаад тэр нь ингээд одоо ингээд өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэхэд хүнтэй одоо зөвхөн хувийн харилцаа үүсгэхэд хүртэл амар хүүтэй хүндий ингээ өөртөө хам босгоод ингээд тусгаарлаад байна да. Тий улам л ингээд өрөөл яваад байгаа. Тийм байна. Тэгэхээр над шиг ийм төрлийн хүмүүс байх юм бол зүгээр аль болохоор дотоод сэтгэлээ уудлаад тий тэгээд аль болохоор одоо уйлыг уйлаад хин чамаагүй тоосонд тоогоогүй ч ярихыг хүссэн юм а яриад өөрхөө үзэл бодлыг шууд ингээд чөлөөтэй илэрхийлээд хэлийгс үү болгоно битгий зэлгээсэй л гэж хэлмээр юм да. Ястах баярлалаа. Та бас өнөөдөр наашигаа холбогдож байгаа зүртэл баг ч гэсэн бас өөрийгөө илэрхийлж бас уужирж байгаагийн шинж шүү дээ. Харин баярлалаа танд. За баярлалаа. Үчиг сайхан өнгөрүүлээрэ таны амьдрал аз жаргал сайн сайхныг хүсье. За баярлалаа. Аз жаргал хүсье. За баярлалаа. Яг нөгөө сэтгэл готрлын үе шатуудыг л бараг л ярьчуу да. Ингээд ихэндээ тийм байсан, одоо сүүлдээ юм боллоо. Амиа ордох тухай бодлоод хүртэл орж ирдэг байсан. Юм хорвоо ертөнцийн юм бүх надад утга учиргүй зүгээр нэг байдаг л асуудал. Уйлмаар ямар ч зовлон жаргал болсон нулимс гарснах ойлгох хэмжээнд болж очтгоо гэхээр энэ хүний сэтгэл гэдэг энэ эргэтэн маань уйлах үедээ ямар гоё уярч хатуурах үедээ яасан хатар хатуурчдаг юм бэ те. За ямар ч байсан холбогдож бас доторх юм аа баг ч гэсэн уудсан танд маш их баярлаа. За дараагийн сонсогч авъя. Тасарчлаа. За дотгошоогоо хүмүүс амар хэцүү. Манай их чинь бас тийм дотгошоогоо хүн дэшээ яваад өглөө. За миний хувьд за энэ сонсч холбогдож нэг комент унших гэсэн чи. Эмжил радио тэнэг сонсч чинь хүний л амьдрал. Сайн байна уу? За үчимэндээ. За айгуу гоё сэдв байна. За. Тэр нэмэгтэй хүмүүс дээр нь сэтгэл нөгөө хүний л амьдрал болсон нэр сэтгэл готролд ороогүй нэмэгтэй хүн гэж байдаггүй хаа. Их бага хэмжээгээр ч гэсэн тийм ээ. Тий, их бага хэмжээгээр тодорхой хэмжээгээр. Тийм миний хувьд болохоор нөгөө өөр тохиолдсон кейсэл ярих гэдэг юм л да. Болно. Дөнгөж нэг 18-9 ах нөхөрт гарч илээ шүү дээ. Өөрийнхөө нөгөө нэг бүр нөгөө хүүхэд байхдаа миний өссөн орчин чинь бүр шал өөр орчноос тэс ондоо орчинд очино гэдэг чинь бүр ер нь айгуу ирлээ шүү дээ. Эмэгтэй хүн болгоны хувьд тийм ээ. Нөгөө нэг дөнгөж ээж аваахаа хайрна. Аавын сайхан халуун гэрээс тий. Тэгэнгүүт бүр ээрэс миний нөгөө байжсан амьдралаас бүр шал өөр амьдрал давна гэдэг чинь ер нь айгуу эсрэг тесрэг тэгээд тэр байдалд ер нь нөгөө эвлэлдэн гэдэг нь бас хэцүү үүдээ юм байл дээ. Тэгээд яг тухайн үед яг нөгөө миний сэтгэл засалж болохоор миний ээж байсан юм шиг байлээ. Яг бүхнийг дандаа ингээд нөгөө хүлээн зөвшөөр одоо энийг ингэж хэл ойлгоно. Одоо ганцхан чамд энэ тохиолддог асуудал биш. Энэ бол хүн болгонд байдаг асуудлууд байдаг гэдэг тэр ээж маань айгүй хөвгөн тэр болгоныг даваад гатдаг юм шиг яг тийм тохиолдол байсан. За та болохоор нөгөө айлын шинхэн бэр болоод очиж хахад бас нэг мэдээж одоо дасалт болохгүй байсан цаг хугацаанд бол айгүй тийм сэтгэл санааны хувьд бол докторгүй их готролд орох маягтай байсан тэр цаг хугацаагаа ярьж байна тий. Тий яг тэрнээс өөр таны амьдралд энэ асуудал нүүрлж исэн болов уу?
өөрөөр бол биш. Гэтэ тэрнээс би айгүй хүчтэй гарсан. Яг тэгэхээр би өөрөө яг нөгөө манай гэр бүл чинь айгүй тийм бүгдээрээ шудраг хүмүүс байсан. Арх амьтны хэрэглээг бүр огт мэддэггүй. Тийм зүгээр л юм ингийн байсан чинь миний олцсон орчин бүр тэр зэгээрээ нөгөө тамхитын эсрэгээрээ үжидэг. Тийм бүх юмнууд эсрэг байсан байхгүй юу. Тэгээд би бүр тийм амьдралыг харж байгааг болохоор бүр гайхаад тэгээ бүр ингээд нэрээ яг ингээд хичээл номын идэвхч байхгүйсэн, оюут байсан. Хичээл номын идэвхгүй болоод тэгээд бүр ингээд өдөр өглөө унтаад өглөө босоход өглөө сэрхийг бүр өглөө бараг битээ сэрээсэ гэж боддог ч юм уу. Яг тийм сэтгэл готрлын эмзэг асуудлууд ингээд үүсээд өдөр ирэх тусам тэгээ тэрийг ихтэй ганцхан энтхэн нэг өдөр би юу н яагаад ингэж дөнгөж эдэр ийм гой залуу насан дээр яагаад ийм байна. Ерөөсөө би эдний эсрэг яагаад би эднэрийг засаж болдгүй юм. Би хүчтэй байх хэрэгтэй юм байна. Би чадах юм байна. Тий. Би ер нь энийг давж чадах юм байна. Энэ нэг асуудал биш юм байна гэд яг зүгээр өөрийгөө л ганцхан цэг дээр цохол босоод ирэхээр тэгэл яг чаддсан юм билээ шүү дээ. Мондог байна та. Холбогдсонд баярлалаа танд. Та тий айлын бэр болоод шинэхэн очиж байгаа орчиндөө дасаж чадахгүй бас асуудал ороод байгаа олон охтууд таныг сонсоосоо магадгүй сонсож байгаа бах. Баярлалаа танд. За баярлалаа. За өчиг сайхан өнгөрүүлээрэй та. Нэрэл тэгдэг бах л да. Бүсгүй хүн гэж бүсгүй хүн болгоно л хадамд очин хадмын хаяа бараадна гэдэг. Өөрийн өссөн аав ээжийн халуун голомтноос өглөө үд болтол унтдаг. Сэрэгт нүртэл үнсэд сэрээдэг тэр орчноос танихгүй орчинд орж тэндээс өглөө сэрнэ гэдэг жижигхэн ганцхан өглөөний нэг сэрэлтэн дээр л асуудал үүснэ гэдгийг би бол төсөөлж байна. Тийм болохоор айлын сайхан охиныг хажуудаа авсан байвал нөхрүүд нь аав ээж нар нь тэр айлын сайхан охиныг бас хайрлж яваарай. Хайрладаг зөндөө хүмүүс байгаа. За дараагийн сонсогч авъя. MJ радио таныг сонсож байна. Хүний л амьдрал. Сайн байна орой. За, би нөгөө энэ сэтгэл готрлын талаар одоо л нэг аюух ярьдаг болчих. За, би л өөрөө 40 гаруй насны 4 хүүхдээ ээж байна л да. За. Яг амьдралд юу эсийг үзхөө анхны нөхрөөсөө 2 хүүхдтэй ганцаараа үлдчихлээ. Тэр үед одоо сэтгэл готролд ороод хэцүүдэл үнэхээр нэрээс өөрөө сүрхэр юм болж л байсан. Тэр нөгөө энэ сэтгэл готролд орно гэдэг маань бас хүнээсээ их шалтгаалдаг баг. Би өөрөө ер нь тийм нэлээд өгөөдрөг тэг хүүхдүүдэд хараад ирч хүч авдаг. Одоо 4 хүүхдээ ээжлээ. Тэгэхээр амьдралд юу ч босон гэсэн би энэ ертөнцид хүн болоод төрсөн, ховрхон заяаг олоод төрсөн хүн шүү би гэд ер нь хүн ингээд өөрөө сэтгэлээ удирдах хэрэгтэй юм шиг надад аягүй санагддаг байхгүй юу? Тийм болохоор хүүхдээ өөрийгөө аягүй сайн удирддаг байх хэрэгтэй. Өөрөө их илүү өөдрөг тэгээд нөх хүн ямар хуу өөрийнх нь нэг темперамент байна шүү дээ. Тэгэхээр готран хүн хэр өөдрөгийн гэдгээс шалтгаалдаг баха. Би бол өөрийгөө нэлээ өөдрөг тэгээд сэтгэлгээнчтэй нэлээд бас нэг одоо бол миний том охин 22 настай. Тэгээд дараагийнх 22 тэгээд хамгийн бага нь 3 настай байдаг байхгүй юу? Тэгэхээр би төрөл бүрийн насны хүүхдүүдтэй тэгээд хизээж ер нь их сэтгэл готролд орсон гэдэг хүмүүсийг яг үндэ гайхдаг байсан. Гэхдээ одоо ингээл сэтгэл зүйчтэй ярьж байгаа одоо ингээл нийгэмдэр бодит болж байгаа юмнуудыг сонсохоор үнэхээр сэтгэл готрол гэж аюултай юм байдгийн байх шүү. Тэгээ энэ сэтгэл готрол гэдгийг хамгийн сайн удирдаад зохицуулах хэрэгтэй хүмүүс бид нар өөртөө юм байна. Гэдгийг л бүр аюул сайн хүмүүс маань ойлгосоо. Тэгээ ер нь л аюул сайхан өөдрөг сайн юм бодоод бүх юмыг болно бүтэн сайхан болно над жаргалтай байна. Өөрөөхтийн төлөө бид нар эрүүл сарвал байна гэж ер нь тэгээд залбир шүтэж өөртөө тэгээд ярьж сэтгэл идэх хүчтэй шүү дээ тийм ээ. Сэтгэлийн хүч гэдэг бол ер нь маш агуу юм байна. Гэдгийг бол би одоо ингээл 45 нас хүрчээд бодож байхад надад бүр амар ингээл бүр одоогийн хүүхдүүд залуучуудын бидний үеийн хүмүүс байна ингээл сэтгэл готролд ороод нэг төрчөөл жирэмсэн болоод төрчөөл жирэмсэн болохоор юу нүү төрхийн өмнөх сэтгэл готрол гээл төрсний дараа сэтгэл готрол гээл бүр шит ингээд бас нэг
туйлшраад байгаа мó? Гэхдээ би буруу ярьж магадгүй Тийм ээ тий. Ойлгож байна. Тийм. Тэгээд байгаа юм шиг бас надад санагддаг байхгүй тий. Яагаад гэвэл бид нар тэнд юундаа готрохын тэр сайхан хүнийг бүтээгээд өсгөөд ингээ бий болгосон бид нар өөрсдөө бахархах хэрэгтэй зүгээр л сэтгэл готролд ороод байгаа эхнэрүүд гэдэг сэдвтэй шүү дээ. Тэгэхээр эхнэрүүдээ хүчтэй бай, сэтгэл зүгээ сайхан өөдрөг байлга бид нар тэ сэтгэлийн хүч гэдэг агуу шүү гэж л хэлмээр санагдаад идэв. За баярлалаа танд. Та улам хүчтэй байгаарай. Та их гоё хүчтэй хэрэгтэй байна. Баярлалаа танд. Баярлалаа. За амьдралд нь ажил сайн сайхан хүсье. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад нэвтрүүлэгтээ эргэж орё. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өнөөдрийн зөв сонголт маргаашийн үн цэнийг бүтээн Monastery Tower. За бизнес болон лакшри төрөл хосолсон орон сууцны төсөл юм байна. Энэ төслийн нэр бол Monastery Tower. Улаанбаатар хотын төв зэг буюу Сүхбаатарын талбайгаас ердөө 800 метрийн зайд хотын А зэрэглэлийн бүсэд за бид бүгдний мэдхээр хэлж ярьснаар Дашчойлон хийдийн баруун хой талд сүндэрлэн босох 25 давхар 2 блок бүхий 300 айлын орон сууцны төсөл юм байна. За Сүхбаатар дүүрэг буюу хотын А бүс ч одоо сүүлийн 3 жилийн хугацаанд орон сууцны үнэлгээ зах зээлийн анс бараг 60% өссөн ийм үзүүлэлттэй байгаа. Яг энэ цаг хугацаанд төслөөрөө яригдж байгаа яг энэ үед нь одоо зах зээлийн эрэлтэд нийцсэн боломжтой энэ үнийн санал нь ирээдүйд өсөн нэмэгдэх энэ үн цэний давуу байдлыг бүрдүүлж байгаа. За Monastery Tower нь болохоор Дашчойлон хийдийн яг хажууд онцгой түүхэн соёлыг хадгалсан байр шалд бүх зүйл нь ойр. За засгийн газар, сургууль, цэцэрлэг, офис, за Улаанбаатар хотод байж болох бүх дэд бүтцүүд бүх юм нэг дор төвлөрсөн ийм бүс байгаа. За энэ төсөл маань өөрөө 3150 метр квадрат бүхий энэ том талбай дээрээ зөвхөн 40% нь түрүүний миний хэлдэг 25 давхар 2 блокийг барьж босгоно. Тэгэл болоо. Үлдсэн нь цэвэр ногоон байгууламж гадна зогсоолын асуудлуудыг шийдэх юм байна. За энэ 2 давхар 2 хос барилга маань өөрөө ямар онцлогтой вэ гэхээр 24 цагийн харуул хамгаалт. За 1-2 давхартаа тэр чигээрээ үйлчлэгээний төвтэй. За ингээд сүүлийн үеийн барилга энд одоо баригдаж байгаа бүхэл төсөл одоо барилга дээр шин содоо юу вэ? Бүгд энд байгаа. Кофе шоп, бүгд зөрөөсөн булан, усан хүрхрээ, клуб хаус, VIP спа, байгалийн элементийг хослуулсан амтны гадна тэжээвэр амтны хэсэгтэй гэж байгаа. Дээрээс нь за бүр цоошин тамхи татах экозоныг хүртэл шийдэж өгсөн ийм төсөл байгаа. За барилгын дотор тал нь болохоор өрөө болгон Скандинавын өнгө төрхийг илэрхийлсэн шийдэлтэй айл бүрт лаундри буюу нөгөө угаалгын тусдаа тийм өрөөтэй хатаалгын угаалгын ийм өрөөтэй байгаа шүү. Ингээд газар хөдлөлтийн 8 балт эсвэртэй бүрэн цутгамал ийм барилга баригдах нэ. Ингээд шинээр хэрэгжиж байгаа орон сууцны төсөлд хөрөнгө оруулалт хийснээр ирээдүйд танд 30-аас 40% үр ашиг өгнө гэдгийг үл хөд хөрөнгийн судалгаагаар гаргаад байгаа юм байна. За ингээд хамгийн зөв ухаалаг сонголт санал болгоод хэрвээ та сонирхож байгаа бол 94 тэгтэг 3969 85 тэг 4 3969 95 тэгтэг 3969 85 тэг 4 3969 гэсэн дугаараар утсаар холбогдож саяны миний хэлснээс илүү сайхан дэлгэрэнгүй мэдээлэл бас авч болох нэ. Захиалгаач бас өгч болох нэ. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ эргэж оръё. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн сэдв сэтгэл готролд орсон эхнэр гэсэн сэдвийн хүрээнд яригж байгаа та бүхэн мэдж байгаа. За сонсогчоо хүлээж авъя. MJ радио тэнийг сонсож байна. Сайн байна. За чимэндээ. За миний хувьд болохоор сэтгэл готролд ихд орсон одоо өөрийнхөө өмслийн жишээгээр гадаг байхгүй. За болно. Би одоо 4 хүүхэдтэй. За. Тэгээд хамгийн ихний хүүхэд маань том хүүхэд маань болохоор бүр 13. Одоо тэгээд 6 жилийн дараа 2 хүүхдээ гаргаад тэгээд дахиад ингээд 2 аягүй ойрхон төрсөн байхгүй. За. Тэр үед яг одоо бодоод татагдчихны дараа сэтгэл готрол гэдэг юмд одоо өртөж үтсэн гэх юм уу? За. Тэр юунаас болоод вэ? Үгүй нэ 2 ойрхон төрсөн 2 жилийн зайтай төрсөн. За. Тэгээд яг 2 орхон төрүүлнө гэртээ суугаал ингээл бүх ажил карьер мөрөөр бүх юм ингээл жоохон зогсонг байдлаар оронгууд эмэгтэй үеийн цаанаасаа нэг жоохон
юу болчих юм бэ? Сэтгэл готролд ордгийн байна. Аа. За тэр тухайн үед би нөгөө өөрийгөө төрний зах сэтгэл готролд орж ин ч юм уу яг тэрийг өрөөсөө мэдгүй байгаа гэсэн баггүй. Тэрнээс яаж гарах ёстой юм ч гэдэг мэдгүй. Тийм байдалтай байж байгаа. Бага хүүхдээ 6 сар хүргээд би ажилдаа орчихгүй юу? Өөх за. Ажлын шаардлагаар би нөгөө хороонд нийгмийн ажилтан гэдэг үсэн. За. Тэгээд яг хороонд анх удаа л одоо яг улсын байгууллагад орж ажил үзэж байгаа үзүүлэх боломж олдоод төрийн албаагчийн шалгалт өгсөн чинь би тэнцсэн байхгүй. Тэгээд тэгэхээр ажлаа хиймааргүй санагдаад. Яг нэг арай өөр орчинд ажил үзмээр санагдаад хороонд нийгмийн ажилтан хийж үзсэн чинь нөгөө бэлгийн хүчрэлгээл ингээд нөгөө яг одоо айлуудын амьдралд болж байгаа юм дээр ингээд нийгмийн ажилтан чинь шууд хутгалдаж байгаа ажил байхгүй. Тэгээд жоохон бас жоохон одоо юу гэх юм жоохон аллагсан дүүрэгт орсон болохоор бас ингээд тийм асуудал жоохон хичээ газар ажилд орсон. Тэгээд өөрөө нөгөө нэг хүүхдтэй тэгээд дээрэс ингээд олон юм өөрөө хүүхдтэй ч хүнийглэхүү тэгээд ингээд янз бүрийн тийм хүн кейсүүд дээр ажиллахаар өөр улам ингэж нөгөө юу хат юм сэтгэл готролд улам орд юм байна. Тэгээд яг бас нийгмийн ажилтнаар ажилласны нэг давуу тал нь болохоор би нөгөө хүний сэтгэл зүй одоо тэр хүүхдийн сэтгэл зүй ч гэдэг юм уу тэр зөрөөд өөртөө бас нэг сэтгэл зүйн дархлаа тогтоож авсан байж тээ тийм ээ. Тийм. Тэр бүр хөвчлөлт төрсэн эмэгтэй нэртэй ажиллах ч юм уу ингээд иймэрхүү юмар дамжуулаад би бас өөрийгөө ойлгож авсан байхгүй юу. Тийм. Тэгээд одоо дөрөвт хүүхдээ гаргасан гэхдээ дискрет тавцсан сууж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо бас ингээд нэг жоохон сэтгэл готролд орох ч юм уу нэг иймэрхүү болоод эхлэнгүүт шууд за би яг ингэж шүү одоо би ингэж шүү гэдэг өөртөө нэг юм арга хэмжээ авч сурсан гэх юм тийм. Таныг одоо ингэж сэтгэл готролтой байх үед нь одоо хань нөхөр нь яаж хүлээж авдаг вэ? Манай нөхөр бол маш сайн хань. Ерөөсөө хизээж ингэж юу гэдгийг янз бүрийн асуудал үүсгэж юм тийм манай гэр бүл бол ингээд гэр бүлийн хувьд бол ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр нөхрөөсөө болж ямар ч байсан сэтгэл готролд бол орж байгаагүй тийм ээ. Ерөөсөө стресст орж байгаагүй. Манай нөхөр яг нэг хэлдэг байсан үг нь наад ажиллаа болгочихдаг гэсэн. Заримдаа бүр ингээд амар хүүхд мөхтэй зодоод ингээд нөгөө хүүхд мөхтийн 108 руу авч явчихсан би одоо ингээд хүүхдтэй хамт ажиллагаар хүлээлгэж өгдөг ч юм уу тиймэрхүү юм болдог гэсэн байхгүй ажил дээр. Тэгин. Тэнгүүт тэр хүмүүсийн хажууд би нөгөө сэтгэл хөдлөлөө ингээд барина штэ мэдээж ажил дээр бол бүрийн байгууллагын ажил учраас тий. Тэнгүүтээ гэртээ ирээд уйлдаг гэсэн байхгүй. Хүүхэн амтчиг тэгсэн байна гэдэг. Зөв штэ ингээл доторх бугалсан юм бас гаргаж л авах хэрэгтэй. Тэр дотор тий. Тэгэл яа тийч харилцдаггүй юм бол яах гэж хүүхд гаргадаг байна маа гэж амар ингэж уйлж ингэж стресстэй гэсэн аахгүй. Тэрийг одоо нөхөртөө хэлдэг гэх юм уу. Тэгэхээр маань нөхөр миний арбитээ ажил болчих. Заавал ажиллахгүйсэн ч болно штэ гэж тавьчихдаг дүүсэн гээл. Үгүй ээ. Тэгтээ хүн сан тийм орчинд ажиллахаар улам би яг миний хийж чадах юм айгу багч гэсэн дээ. Үгүй тийш тасантай ажиллах юм би энэ хүмүүсүүдэд чадхаараа төгслөн гэж хүн. Тийм. Миний хувьд бол яг одоо таны яг энэ амьдралтай ингээ ирж байгаа тань холбогдуулах юм бол та тэнд ажилласнараа нэгдүгürt олон хүнд гар сунгаж байна тий. Өөрөө бас ингээ төрсний төрхийн өмнөх болон төрсний дараах готролд орж исэн гэдгийг мэдж байгаа юм чинь өөртөө бас сэтгэл зүйн эргээд нөгөө нэг гоё дархлаагаа суулгаж авч байгаа юм болов гэж би бас бодлоо. Тийм яг ч л нөгөө сэтгэл зүйчтэй ингээд нөгөө ойрхон ажиллах боломж надад олж байгаа байхгүй юу. Тэгээд ганц нэг сэтгэл зүйчтэй хүүхд авч очихдаг нөгөө хүүхдийг ярьсны дараа би бас нэг юм байна гэдэг нөгөө тийм хүмүүстэй бас ажиллах хүмүүстээс тусгаас нөгөө сэтгэл зүйн үйлчлэгээ байдаг. Үзүүлж болдог тийм. За холбогцсонд баярлалаа танд. За баярлалаа. За чиг сайхан өнгөрүүлээрэй. За сайхан өнгөрүүлээрэй. За баяртай. Одоо л нөгөө түрүүний миний хэлдэг энэ сэтгэл готрлын асуудалд энэ гендерийн асуудал дээр эмэгтэй хүмүүс нь илүү их өртөмтгий байдаг гэдэг түрүүн судалгаа байдаг гэдгсэн нэрэлт их бах та жирэмсний үеийн болон төрсний дараах гэдэл. За дараагийн сонсч холбогдож байна. MJ радио таныг сонсч байна. Хүний амьдрал нэвтрүүлэг. Арамын. За үгүй юм дээ. За сайхан өөр тохиолдсон сэтгэл готролын тухай. За сонсъё. За нэг юу төрсний дараа ингээд нэг эрс мэдтгүүгээр сонсоход муудаад. За.
Тэгээд ингээд сонсгол ирс одоо муудсан гэж амар мэдээд байгаа байхгүй юу. Ингээд зарим хүмүүсийн хэлж байгааг сонсохгүй эсвэл анзаарахгүй одоо тэгээ эмхийг төсөөлээд. За. Ер нь бол ингээд зүүн чих хасах 2 руу, баруун чих хасах 3 руу буусан байна. За. Тэгээ ингээд одоо сонсголч муудснаас жил өнгөрсөн учраас айгүй эмчилгээ авах боломжгүйгээд. Тэгээ санал болгож байгаа нь чихний аппарат санал болгож байна. Тэрэн дээр амар сэтгэлээр унсан. За ингээд би дүүли болчихсон юм байна. Ингээд би одоо хүмүүсийн хэлж байгааг сонсохгүй юм байна гэд. Тэгээд хүн чинь бас аюу муухай ингээд арай ч үгүй илгүүтэй гэж бодоод дахиад өөр гадагшаа нэг ойрхон урагшаа эмзэгч явж үзүүлээд. Тэгээ яг адилхан онш гарсан. Тэгээд сүүлд нь яг энэ сонгой хайрхын дүүргийн эмнэлэг дээр дахиад бас нэг үзүүлсэн чинь тэгээ би одоо зөвхөн сонсголын аппарат зүг шаардлагатай юу гэд та яагаад юм сонсохгүй байгаадаа санаа зовхгүй жиж аппарат зүүн гэдэг амар хэцүүгээд төрөлхөөсөө сонсголгүй хүмүүс өндөө байгаа штэ гэд тэр эмч яг миний тэр нэг энэ сонсохгүй байгаа стресстэй байгаа зүйлээ маань ингээ шууд зогсоосон. Тийм байна. Шууд амар тэр үг айгүй хүчтэй туссан. Би одоо ингээ аппарат зүүх юм уу те гэд тэгээд нь та юм сонсож чадахгүй байгаадаа яагаад гутгаад байгаа юм бэ гэдэг үг. Ингээд тэг аппарат зүүхээс илүү амар асуудал байх чинь тий. Тий. Тэгээд ингээд бүр ингээд урагшаа явж үзүүлснийхэн дараа бүр ингээд сэтгэлээр унаад ажил дээр ингээд ажлынхан за одоо урангууд надад чамд зориулж зохионы хэл сурын муурэж гэдэг юм уу те. Бас л хүн тусан штэ тэгэхэр чинь. Тэгээд нэгээ тоглоомоор ингээд тэгээд зүгээр одоо сэтгэл готролд ингээд та өөрөө ингээд үнэхээр би тэрүүд готарсан гэдэг чинь та готарснаас болоод гэр бүлд чинь ямар нэгэн асуудал ч юм уу танд өөр чинь ямар нэгэн тийм шинж тэмдэг өөр тохиолдсон уу? Одоо гэр бүлийн чинь яаж хүлээж авсан бол? Ингээд одоо яг сонсохгүй байгаа ингээд эмчтэй төсөөлөх хэрэгтэй байна, юм байна гэдэг ээжтэйгээ ярилцаад зөвлөлтөөл тэгэл ингээд гэрт хүүхэд шуугаал, зурагт давхар яваал тэгэл ингээд ээж юм яхаар ер нь сонсгол модон гэхээр ингээд юмны долгион ялгаж сонсгоо болчихд юм байна. Тэгээд сүүл рүүгээ би угаасаа сонсохгүй байгаа шүү. Яг ингээд спешиал хэлэх юм байл надад ингээд хэлээрээ ингээд над руу бүр ингээд хандлагаад хэлээрээ. Ажлынхандаа бас яг тэгж хэлсэн. Тэрнээс хойш арай гайгүй болсон. Гэтэ тэрэн дээр ингээд нэг та бол өөрөө ингээд шатаал яваад байгаа шүү дээ тий. Бачуураал. Тий. Хамгийн сүүлд тэр эмчийн үг бол намайг энэ бол юу жишээ тий танаас ч илүү сонсохгүй хүмүүс байгаа. Энэ бол асуудал биш. Та одоо харин одоо илүү одоо сонсголоо бууруулахгүй байх дээр анхаар. Илүү үг намайг яг тэр нэг яг сэтгэл готрол руу орох гээд байгаа бүр ингээд нэг тэрэндээ бүр илүү ач холбогдол өгөөд исэн моментийн маань зогсоосон. За. Баярлалаа танд. Баярлалаа. За үчиг сайхан өнгөрүүлээрэй та. За, миний хувьд ийм шинж илэрч байсан хинтээч юу ч ярмааргүй, юу ч хийхийг хүсдэггүй зүгээр л орондоо хөвтөл баймаар санагдаад бачуураад хоолж орохгүй, гадуурч гармааргүй, юуны тулд амьдрал байгаа юм бол гэж бодоод гэхдээ амиа хорлох талаар төөч бодол орж ирж байгаагүй. Тэгэл юу вэ би чинь депрессэнд ороод байгаа юм байна штэ гэж бодоод л тэр үеэс эхэлж л босч ирсэн дээ гэж мина маань битсэн байна. Орой мэндэ бага насны хүүхэдтэй гэртээ байдаг. Арын албаны над шиг ээжүүдийн сэтгэл зүй байнга биш ч гэсэн хаяа хэцүү болчихдог. Би заримдаа төрсний дараах сэтгэл гутралаас гараагүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг штэ. Бүх юм утгагүй болцсон юм шиг санагдах үе байна гэсэн байна. За бүсгүй хүн цагаан зэр хоёр нутаггүй гихчээр манай Монгол эмэгтэйчүүд юм үзэж туулсан ч даваад л гардаг мундаг шүү дээ. Амьдралд хайртай байх, амьд явах сайхан гэдгийг л ойлгох хэрэгтэй шүү гэд зүрх таржээ сарнаа маань. За над шиг бааштай хүн төрвөл би бараг ирлэгтэй шар барьж уулцсан гэж эргүүтэх бах оо гар барьж уулцсан гэж эргүүтэх бах оо гинэ. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв
Сэтгэл готролд орсон эхнэр гэсэн сэдвээр яригдж байгаа. Танд яг ийм асуудал байгаа бол таны ойр дотны хин нэгэн ийм асуудалд орж байсан бол эсвэл орчоод байгаа бол манай радиогийн 77 77 38 83 гадаадаас олгодох бол 77 77 88 30 дугаарын утас эфир дээр нээлттэй хүлээж байна. За биднийг төрж байхад тийм төрсний дараах сэтгэл готрол гэж сонсоочгүй мэддэгчгүй байж дээ хөрхий. Одоо сошиал хөгжөөд төрсөн хүн бүр л сэтгэл готролд орлоо л гэх юм. Энд ч бас ялгаагүй тийм л байна гэд сод ундрах маань ütсэн байна. За надад энэ нөгөө загтал маань байгаа маа. Би энэ загтлыг уншиж өгөөд эсвэл нэвтрүүлгээ дуусгах юм уу да. Нэвтрүүлгийн цаг бага үлдсэн байна. За загтал 1. Танай хүний амьдрал нэвтрүүлгийг сонсдог болсноос хойш хүний амьдралд яасан ч их юм болдго юм дэ гэж бодогдох боллоо. Миний амьдрал бол явхаа болоод л байна. Гэхдээ л сүүлийн үед аахар шахар явган хэрүүл хүнийг их залхаадаг, гутраадаг юм байна. Болоод л байна гэсэн амьдрал маань одоо болохоо байчаад л байна. Нөхөр бид хоёр амьдраад 15 жил болжээ. Анх байр түрээслээд, айлын хашаа байшин түрээслээд эхэлсэн амьдрал. Хоёр талынхаа аав ээжээс нэг ч төгрөг аваагүй амьдралаа босгосон. Би айлын баг охин, ер нь дураараа талдаа. Гэхдээ амьдрал дээр гараад ирэхээр би дураараа байж чадахгүй юм байна. Гол асуудал гэхээр нөхөр гэртээ юу ч хийдэггүй. Эвдсэн машин хаач засуулдаггүй. Нөхрийгөө хараад суугаад байхаар бүх амьдрал нурчих юм шиг санагдаад бухимдаад чадах юмаа өөрөө хийн, чадахгүй юмаа хүнээрч болсон хийлэгдэх боллоо. Сүүлийн үед надаас нөхөр маань дандаа өө хайна. Залгаад утсаа авахгүй. Чи ярих юмаа ярьсан болохоор би чамтай юугаа ярих вэ гин. Цалин бугууг болохоор би чамтай юу ярих юм бэ л гин. Бас дээрэс нь намайг босод хүмүүсийн хажууд дандаа дорд үзнэ. Би уул нь хинт ч гологдохооргүй гэж өөрийгөө боддог. Өөрт нэг ач холбогдол өгөөгүй байхад л нэг газар сууж явахад хүн сандалгүй болчлоо. Чи бос алинаа түндээ сандлаа өгөх жишээний. Хээр хөдөө явахад нөхрүүд нь их нэртэй мах хэрчиж өгөөд бараг л амруу нь хийж өгч явахад гэтэл эсэргээрээ манай нөхөр надад биш босод хүмүүст л мах хэрчиж өгдөг. Би хажууд нь хараад л сууж байдаг. Ийм муухай. Хүүхэн шуухан байхгүй байх л гэж би бодох юм. Гэхдээ мэдэхгүй юм да. Мэдхийг ч хүсэхгүй байна. Өнгөрсөн зунаг тэмцээнд ороод тэмцээндээ амжилтгүй оролцлоо гэд тэр нь бүр надаас болсон юм гинэ. Яагаад гэхээр би цайс үнэхээр ээжийг өргөөгүй юм баха. Хамаатнуудад нь хэлсэн чинь бүгд л шаалж байна. Ганц өмөрч байгаа нь хадам ээж маань. Айлын том хүүхэд болохоор ах トゥ угаа гэлгүүл явах. Бүр ажилтай байхад нь амралтаараа ирж дүүдээ юм хийж өг гэж цаанаас нь хадам ээж хэлэхэд нь би хажуунаас нь уурлаа. Гэтэл уцаа тасалчгаад төд удалгүй нөхөрлөө залгаад би ийм бэртээ олон хүүхэдтэй айлаас чамайг ихнэр ахуулахгүй байсан юм. Яагаад ийм амьдрал мэдэхгүй юм аваа сууцын чигээд жихэн дээр хадам ээж уйлаад нөхрийг мань загнаж байсан. Энэ хүртэл надад үнэхээр гайхалтай байлаа. Сүүлийн үед би бүр нүдэнд нь орсон хог гэмээр л боллоо. Над шиг муу ихнэр алгаа. Гэтэл би эрхэлж байгаа ажлыг нь бодоод нөхрөө өнгөтэй өддөө яв гэд ховцыг хүртэл солиулаад энийг өмсчих энэ төр гэхээр л би өөрийнхөө баймаар нь хүнд харагдах гэж ховц өмсдөггүй гэдэл уурлах юм. Эр хүний хэмэр байдаг гэдэгт би итгэдэг болохоор ховцыг нь айл болохоор л дээдэлж шкафныхаа хамгийн дээд талд их үжихийн хоёр хүүхэдтэй ч бас захиж хилдэг. Би мөнгийг ажиргал гэж боддоггүй. Юу ч хөөхөөс амьдрал одоо хоёулахнаа унах унаатай түрээслүүлдэг гэртээ өөрсдөө амьдардаг бас нэг байртай болоод л байна. Гэтэл манай нөхөр хизээч юм байгаагүй. Бүр хүнээ байж эхэллээ. Нэг хэрүүлийн дараа манай найзад танаа найз надаас салж чадахгүй. Ягаад гэвэл би мөнгөтэй гэж хүртэл хэлсэн байх юм. Би уг нь гал цогтой. Үнэхээр өөрийн гэсэн карьертэй хинтээж яриа хөрөө хийх чадвартай. Ганц олдох амьдралаа хов хоосон толгойдоо дуусгахгүй тул би бас сурч байгаа. Сүүлийн үед нэг сэтгэл хөрөөд юу ч ярих хүсэлгүй болчиход байх юм. Би яг сэтгэл готролд орж явах шиг байна. Их л урам зориггүй амьдарч байна да. Надад ямар ч хүсэл тэмүүлэл алга боллоо. Дотроо шаналаад зүгээр л зарцвоо шиг амьдрал өнгөрөөд өнгөрл ам гэж алгаа. Хилээж ярилцгийг ихээр шууд л ууралчих юм. Эхэнд дэнтсэн айлын ганц охин байлаа. Би нэг л амьдрна. Гэхдээ энэ ирэх зангаа геймергүй байна. Гэтэл нүдний минь гал бөхөд байх юм. Эхэнд дэнтсэн эхнэр гэдэг сэдвийг сонсоод нэр хаяга нууцлан бай загтлвэчлээ. Баярлаа гэсэн байна. За ийм асуудал байна да.
Сонсогчдийнхоо дуудлагыг аваад би энэ загтлаа бол би хамгийн сүүлд нь уншаад танилцуулчлаа. Гэхдээ хүний амьдрал сэтгэл готролд орох юм байлгүй яах вэ? Хамаатан, садан, ах эгч дундаа сайхан ярилцаад аль болох хантай, бараатай өөрийгөө сайхан дэлгэж онгойлгож яваарай. Амьдрал гэдэг, сэтгэл гэдэг энэ асуудал чинь уярх үедээ уярч, хатуур үедээ хатуурдаг юм шүү. Тэгэхээр хаач байсан нулимсаа унгаагаад орилж харлаач болтгоо өөрийгөө нэг сайхан онгойлгож угаарай. Манай нэвтрүүлэгтэй бас холбогдож сэтгэлээ багч гисэн нэмгэлж уудж угаарай гэж хүсье. За ингээд 21 цаг 55 минут болсноор нэвтрүүлгийг өндөрлүүлье. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өнөөдрийн зөв сонголт маргаашийн үн цэнийг бүтээн манаас зэдвэр хамтран ажиллалаа. Манай дараагийн нэвтрүүлэг 22 цаг 10 минутаас хөтлөгч Эрик Агуна нарын хамтран хөтэлдэг томчуудын явдал нэвтрүүлгээрээ та бүхэнд иргэн хүрэх болно. Энэ хүртэл бидэнтэй хамт байж энэ цаг хугацааг надтай хамт өнгөрөөсөн нийт үзэг сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Түр баяртай. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3